За юу яцхан залуусаа та бүхэндээ Киперт байдаг XM брокерийн Two Ops-ос эцэг миний би мэдчилж байна. За тэгээд XM брокер маань Киперийн төвдөө байд юм байна. За тэгээд 5 давхар 2 барилганаас бол ерөнхийдөө бүтт юм байна залуусаа. Тэгээд одоо ямар ч хэдүүлээ нэг яг энд одоо энэ нөгөө бас хамаагүй зураг авч болохгүй юм байна. Ягаад зураг авч болохгүй гэхээр мэдээж бол та бүхэн ойлгож байгаа. Нөгөө байгууллагын дотоод журам за тэгээд нөгөө хамаагүй юмыг дийлэхгүй гэдэг утгаас одоо дийлэхгүй гэдгээс болж байгаа шүү. Тэгэхээр би яг нөгөө боломжтой гэсэн хэсгүүд дээр ерөнхийдөө зураг аваад явчихъя залуусаа. За миний энэ зогсож байгаа хэсэг бол яг хуу одоо залуучуудын одоо XM-ийн ажилчдын ерөнхийдөө амардаг бас террас маягийн юм байгаад байгаа. 2 давхарт. Энд чинь 2 давхарт байгаа. За тэгээд дийшээгээ ерөнхий одоо ингээд терраснаас харах юм бол одоо энэ зүүн талтай юм галтгоо байгаа. За энэ ийм галтгоо байдаг. За тэгээд энэ бол мэдээж бол одоо ажилчдын одоо өөрөө ажилчдын одоо ингээд өөрөө танхимууд байгаа. За тэгээд энийг ингээд харах юм бол за нөгөө бидний нөгөө XM-ийн нөгөө логод байдаг те бух. За тэр бол энд ингээд яг ингээд утгаараа байна. За ингээд. За тэгээд энэ доошогоо болохоор ингээд бас ерөнхий одоо хүмүүсийн суудаг газрууд бол байгаад байна. За тэгээд хэдүүл ийшээ явъя. За энэ бол ингээд нэг галтгооны хэсэг байгаад байгаа. За энд бас ингээд галтгооны хэсэгтэй. За тэгээд ийшээ хэдүүлээ явъя. За энийг харах юм бол ингээд орон орны одоо бас нөгөө том маркетуудын бас ингээд цагууд байгааз. Ингээд Лондон, Нью-Йорк, Токио, Сидней гэсэн. За тэгээд энэ бол ерөнхийдөө бас одоо ресепшн хэсэг бол байна. За энэ ингээд харах юм бол ингээд бүгд ингээд одоо сайхан ажилчдын өрөөнүүд нь. За XM-ийн лого бол улаан хараар байдаг учраас одоо ингээд юмнууд нь тавилга юмнууд нь бол улаан хараар байгаад идэм байна. За өнөөдөр нөгөө 5 дахь өдөр болохоор бас ажилчид нь бол байхгүй гэсэн. За тэгээд ажилчдын хувьд гэх юм бол 7 хоногийн 2 өдөр, 3 өдөр л офс дээр ирдэг. За 2 өдөр нь бол ерөнхийдөө амралтын байдалтай байдаг гэсэн шүү. За тэгээд ер нь бол одоо ингээд 2 давхрын мэдээлэлүүд нь бол байна. За одоо дээшээгийн хэлбэлээ гарыг. За тэгээд энд бол ерөнхий бас ажилчдын нь одоо ингээд зургнууд нь байна тий. За ингээд энэ болохоор нөгөө Two Ops нь байгаа шүү залуусаа. За ингээд ажилчдын ингээд зургууд нь тавигдсан байна. За одоо дээшээгээ нэг хэдүүлээ яг гарыг. За энэ дээр одоо юу гэж байна? За энэ дээр бол иймэрхүү байгаад байна. За энэ дээр бас нэг XM.com гэдэг байна. За XM ч болохоор одоо энэ залуутай бол хамтарч ажилладаг шүү дээ. Ажилдаг гэсэн. За тэгэхээр ингээд зургнууд нь за бас мөн одоо ингээд ажилчдын ингээд зураг ингээд нэг бүрчлэн байна. За ингээд 3 давхар энэ нөгөө зарим яг хэсэгт нөгөө нэг би орж зураг авч болохгүй. Тэгэхээр ямар ч ингээд харуулъя. За ингээд team XM гэд байна. За ингээд иймэрхүүгээр. За эднийхээ дээрээ бас одоо ажилчдын өөрсдийнх нь ордог одоо ийм бартан бэлээ одоо байшингийнхаа хамгийн дээд талд. За энэ болохоор нэг иймэрхүү байгаад байгаа. За энэ дээр нэг одоо эн чинь нөгөө 5 сарын 1-ээс нэг баяр болохтой холбоотой ийм хийсэн байж магадгүй гэж бол би бол бодож байна. За тэг орчин тойрон бол ерөнхийдөө бол ингээ маш сайхан. Эн чинь нөгөө далайн улс далайгаар хүрээлэгдсэн одоо арал учраас эргэн тойронд бол битүү одоо хустай байгаад байгаа. За тэгээд энэ нь бол одоо энэ
ингээд ийм өөрхөн одоо мини бартай ажилчид нь бас энэ дээрээ гарч ирж стрессээ тайлах зорилгоор байдаг гэсэн. За хэдүүл ийшээ явъя. Тэгээд энэ бас нэг PlayStation Enter ч юм уу тиймэрхүү өрөөнүүд айгүйх байд юм билээ шүү. Бас. За ингээд ер нь бол бас ажилчид нь нөгөө нэг яг юугээр бол байдгүй. Одоо нөгөө дарамт шахалтанд бол байдгүй гэсэн. Дарамт шахалт энтерт бол байхгүй. Яг өөрсдөө хүснээрээ бол ажилдаг гэсэн. За ингээд ийм сайхан террастай байгаад байна. За энэ нөгөө одоо XM брокерийн одоо бэлэг тэмдэг бух байгаад байна. Азлсан энэ дээр хараа. Тийм бухтай. Нөгөө XM логогоо, XM-ийн логогоо барьсан. Тийм бух байна энэ дээр. За иймэрхүү байна да брокерийн хувьд гэх юм бол тэгээд би та бүхэнд хэлжсэн. Тэгээ би та бүхэнд хэлсэн 5 давхар 2 тустай барилга байлээ. Тэгээд сая яг та бүхэн тэр логог нь харуулдаг тийм. Тэн дээр бол яг нэг барилгын дээр бол ингээд лого нь бол ингээд мандаж байна. Ингээд лого нь бол мандаад байгаа маацлаасаа. За тэгээд бол ер нь бол яг энэ брокерийн хувьд тэгэхээр одоо ажилчдын хувьд тэгэхээр ингээд маш одоо тааламжтай маш гоё нөхцөлд бол ажилдаг санагдаж байна. Тэгээ ажлын 5 өдөр гэж байхад за 3 өдөр нь ерөөхдөө амрах эсвэл 2 өдөр нь амрах ч юм уу ингээд яг нэг чөлөөтэй ирэх чөлөөтэй одоо Монголд ч юм бол яг өглөө ирээд орой явах ёстой гэдэг зүйлэр байгаад идэг те. Тэгэхээр бол энэ XM брокерийн хувьд ямар ч тиймэрхүү зүйл бол алга байна. Тэгээд ямар ч сан би та бүхэнд XM брокерийн офсийнхан одоо яг боломжтой зураг авах боломжтой гэсэн зүйлүүдийг бол харууллаа. Тэгээд яг өөрөө ингээд нүдэрээ ингээд харахад бол айгүй гой газруу зөндөө байсан. Даанч харамсалтай зураг авах боломжгүй байсан юм аа залуусаа. За тэгээд нэг XM брокерийн одоо яг газар нь бол ерөнхий бол нэг иймэрхүү. Тэгээд дараагийн одоо бичлэгээр уулзцаая.